Эхний мэдээг өргөе. За Монгол Ардын нам дотооддоо эрх мэдлийн дахин хуваарлалт хийж намын дарга учрлыг улсын хурлын даргын албан тушаалаас нь чөлөөснөр улсын хурлын чуулганы эрс бүрдэж төрийн ажил гацаанаас гарч байна. За гэхдээ парламентыг хэвийн үйл ажиллагаанд оруулах нэрийн дор улс төрийн тохироо хэрэг наймаалцах байдал үүсэхгүй гэсэн болгоомжлол дагалдаж байгаа. За учир нь Монгол Ардын намын баг хурлаар намын бүлгийн эв нэгдлийг хангах асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол гарсан төдийгүй Оюун эрдэнэ намраа эсгэлэн нарын талд улсын хурлын дарга болон зарим сайдын суудлыг хуваарлах асуудалч яригдсан байна. За улс төрд өрнөж байгаа эдгээр үйл явдлыг сэтгүүлч Төвшин Тулга хөндөм таймлах болно. За энэ тийм үзэгч та бүхэнд өнгөрч буй 7 хоногт улс төрд болж өрнөсөн үйл явдлыг таймлан хүргэе. За тэгэхээр та бүхэн харж байгаа ч Монгол улсын төрийн 3 өндөрлөг яг өнгөрсөн 7 хоногийн байдлаар гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч чухлагийн хүрэлцэхийн хувьд тэрээр бол улсын хурлын гишүүний хугацаанаас өмнө бүрэн эрхээс нэтгэлзүүлэх агуулга бүхэн улсын хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлийн төслийг бол өргөн барьж чад байгаа. За түүний хувьд энэхүү хуулийн төслөө ямар ч байдлаар хамаагүй одоо бүрэн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд батлуулахын төлөө явна гэдгээ бол илэрхийлчихэд байгаа. Зарим улсын хурлын даргасан учрлын хувьд мэдээж Монгол Ардын намын дарга гэдэг утгаараа намын мөрийн хөтөлбөрийн асуудал түүний бол анхаарлын төвд байсан. Энэ ч утгаараа хаврын чуулганы эхэнд л мөрийн хөтөлбөрөөр ярьсаар агаад эсэргээрээ сөрөг хүчнийхээ игдүүслийг хүргэж за дээрэс нь Монгол Ардын намын бүлэг дотор хагарал нь бас хүрээгээ тэлж чуулган хуралдах чадамжгүй байдалд хүрчихсэн. За харин ерөнхий сайд Зандан шатрын хувьд бол мэдээж 2027 оны сонгуульд Монгол Ардын намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн ийм амбицтай. За гэхдээ түүний хувьд нэг сул тал бол 2024 оны улсын хурлын сонгуулиар одоо сонгогдож чадаагүй байдал нь за түүний энэ улс төрийн цаашдын үйл явдалд бас томоохон бэрхшээл бол болж байсан. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт өнөөдөр чуулганы үйл явц хуралдахгүй 14 хоног саацснаас үүдээд за дээрэс нь улс төрийн тодорхой нөхцлүүд, шалтгаанууд, шаардлагууд, шахалтуудын улмаас Зандан шатар ерөнхий сайд өөрийнхөө хүслээр албан тушаалаас чөлөөлөгдөж үүнийг нь Баасан гарагийн улсын хурлын чуулганаар бол дэмжсэн байгаа. За харин өнгөрчөлтөр буюу одоо 3 сарын 29-ны өдөр Монгол Ардын намын баг хуралдаж намын дарга учрлыг ерөнхий сайдд бол дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд ч өнөөдөр өглөөний улсын хурлын чуулганаар түүнийг их хурлын даргаас нь чөлөөлөөд өдөөс хойш оройдоо бас ерөнхий сайдд нэрийг нь дэвшүүлж батламжилж байна. За тэгвэл хэрэг явдал юунаас хэлвэ? Энд юунд ямар асуудал өнөөдөр яг энэхүү үйл явц хурдан 4-7 хоногийн хугацаанд өрнөхөд хүргэе гэдээ аваад гэх юм бол ерөнхий сайдаас оюун эрдэнэ мэдээллийг бас онцолж болох юм. За учир нь гэх юм бол түүний хувьд 3 сарын 23-ны өдөр авилтын газарт хандаж 800 орчим хуудас материал бүхий баримтыг бол шалгуулахаар өгж байгаагаа мэдгдсэн. Үүн дотор бол бод групптэй холбоотой 110 сая долларын авилгын мөнгийг бэлнээр авч тодорхой байршлуудад хүмүүст тарааж өгсөн гэдэг ийм мэдээллийг бол тэрээр бол хийсэн байгаа. Үүнд бол хүүхдийн парк, саавн, зочд буудал, за энэ дээр төрийн тусгай хамгаалалттай байгууламжид гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улс төрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан гэсэн ийм агуулгаар бол мэдээлэл хийсэн байгаа. Төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү одоо гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд энэ 110 сая $, хувааж тараасан шөндөө. Тэгэхээр яг энэхүү мэдээлэл хэн рүү чиглэж байна вэ гэдгийг бас бид бүхэн анхааралтай ажиглах хэрэгтэй. За оюун эрдэнийн хувьд өнгөрсөн хугацаанд үеийн засгийн газар огцороход хамгийн нөлөөтэй ажилтдаг хүн нь бол ерөнхийлөгчөө гэдэг ийм агуулгаар бол тайлбаруудыг өгч байсан. За тэгвэл 3 сарын 23-ны өдөр оюун эрдэнэ авилтын тэмцээн газарт хандсанаас 4 хоногийн дараа буюу 3 сарын 27-ны өдөр ерөнхий сайд огцров. За үргэлжлүүлээд 29-ний өдөр дараагийн ерөнхий сайд тодорч одоо 3 сарын 30 буюу ерөөсөл 7 хоногийн дотор Монгол улсын төрд эрх мэдлийн дахин хуваарлалт хийгдээд байна. За нөгөөтэйгөр Монгол Ардын намын баг хурлаар бас нэг тогтоол гарсан нь улсын хурлах 68 бүлэг дотоод эв нэгдлээ хангах ёстой гэдэг нэг ийм агуулгаар тогтоол бол гарсан. Энэ юу гэх юм бол Монгол Ардын нам доторх хагарлаа одоо ингээд зогсооё, эвлэрий. Гэхдээ үүний цаана хулгай лөөврийн гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн асуудлыг дараад өнгөрөх гэдэг бас нэг юм хардлага бол үүсэж байгаа. Улсын хурлах Монгол Ардын намын бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг сахиж үндэсний язгуур эрх шиг дээдлэн засгийн газрын шаашаа доктортой ажиллуулах улмаар намын даргын тэргүүлэх энэ засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж намаас явуулж байгаа бодлого үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тууштай дэмжих чиглэл өгсөн тогтоолыг бас баталж гаргалаа. Ямар нэгэн байдлаар хүнийг хилмигдүүлж болохгүй, ямар нэгэн байдлаар хүнийг ялж завшуулж болохгүй. Бүгд хуулийн байгууллагад очиж шалгадаад үнэн тогтоолох ёстой. Тэгээд тэрний дараа бол энэ асуудал тодорхой болно. Хууль эрхлэлтийн байгууллагууд улс төрөөс хамааралтай юу, хамааралгүй юу гэдэг л харагдана. Тэ дарагдаад өнгөрүүл хамааралтай. Дарагдахгүй бол тэгэл хамааралгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд манай намд, манай эрх хөрж байгаа намд бүлэгт асуудал бий.
байсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр ингээд энэ бүх асуудал дуусчихна гэж худлаа. Цаашдаач байна. Ямар нэгэн байдлаар одоо хоорондоо хэрэг наймаалцах ч юм уу те тохиролцох ч юм уу ийм зүйлүүдийг ер нь улс төрд хайлуулах хаалцтай шүү дээ. За улсын хурлын үйл ажиллагаа жигдэрч чуулганы эрс хүрч эхэлснээр энэ 7 хоногийн хилцэг асуудлын тов дараалалд ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа хуулийн төсөл бол багтаад байна. Тэгэхээр мэдээж улсын хурлын гишүүнийг одоо хугацаанаас өмнө эвүүлэн татах агуулга бүхий энэхүү хуулийн төслийг энэ 7 хоногт бол хилцэж эхэлнэ гэсэн үг. За одоо улс төрийн ордонд өрнөж байгаа гол асуудал гэх юм бол учрал ерөнхий сайд засгийн газрын танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал зүйсээр хөндөгдөж байна. Тойрог жагсаалт гэлтгүү те. Мэргэжлийн экспертүүд ингээд тал талын төлөөллийг оруулаад тавиасан. Хуучин одоо сайдаар ажиллаж исэн 2 3 4 засгийн газар дамнаад ингээд сайд хийсэн хүмүүс бол одоо улирах шаардлага байхгүй хаа л гэж харж байгаа. Өсөл бол байна. Гэхдээ манайх чинь хүн солиол бодлого солиол явждаг тал манай энэ ус өгчгүй шалтгаан нэг шүү дээ. Тэр бол таарч илээ те. Шуналдаа баригдсан. Дээрээс нь 28 онд ялахгүйгээ мэдсэн олон шуналдаа их хурлын гишүүд бүгдээрээ сайд болцгоо гэж дайрцхан тэд нар зөрөж баахан яам нэмэх бай. Бэл гэдгийг айдсан. Өөр ярих юм алга. Миний хурдыг үүсгэх ёстой. Тэгээ суралц хугацаа байхгүй. Сайд бол суралцдаг алба биш. За үндсэндээ жил бүр засгийн газар солиодод байх юм бол Монгол Ардын намын 68 гишүүн дотор 2028 он гэхэд сайдын суудлыг сууж үзээгүй хүн бол ер нь ховорхон үлдэх ийм завшаантай 4 жил бол өрнөхөр байна. За дараагийн нэг асуудал гэх юм бол дараагийн улсын хурлын дарга хэмбэ гэдэг асуудал. Мэдээж энэ дээр Монгол Ардын намын бүлэг болоод баг хурал дээр яригдсан нэг асуудал гэх юм бол Монгол Ардын намын бүлэгдэх цөөнх буюу амар услан оюун эрдэнэ нарын төлөөлөл талын хүнийг улсын хурлын дараагаар томилох ёстой гэсэн асуудлууд ч бол өнгөрсөн баг хурал дээр бол хөвөрсөн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол улсын хурлын дараагийн даргад Жаданбин Бат Эрдэнэ, за Энх Баяр, Амар сайхан тэргүүтэй хүмүүсийн нэрс бол яригдж байна. За гэхдээ улсын хурлах Монгол Ардын намын бүлгээрээ хуралдаад энэхүү шийдвэрийг гаргах болно. За тэгвэл нэр нь яригдж байгаа гишүүдийн зүгээс энэ асуудалд ямар байршилтай байгааг одоо хүргэе. Олонх дэмжиж санал ирүүл та болох уу улсын хурлын дарга? Тэр энэ хувь хүний асуудал биш үү? Олонний асуудал. Хин энэ парламентын одоо дараагаар сонгогдох уу, томилогдох уу гэдэг болвол намын дуудах зөвлөл, намын зохих одоо дүрм шалгуураар нээлттэй хэлцэгдүүлэл явна. Хин нэг нь болно гэснээр болцдог ч юм биш бол. Тэгэхээр олон нэр яригдж штэ. 5 6 нэр яригдаад байгаа штэ. Тий. Мэдхгүй байна. Тий. За Монгол улсын засгийн газрын дундаж насжилт 1.5-аас 1.8 жилийн хугацаатай байсныг энэхүү Монгол Ардын нам өөрсдөө урагшлуулж дундаж хугацааг ерөнхийдөө 9 сар л ойртуулаад тодруулах юм бол 9 сарын хугацаанд 2 засгийн газрын нүрийг Монголын ард түмэн үзээд байна. За улс төрийн үйл явц цаашид хэрхэн өрнөхийг NTV тухай бүртэн тойрон хүргэж явах болно.